Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэндээ хоолойн өвчлөлийн талаар бяцхан зөвлөгөө гэж бодлоо. Ерөнхийдөө хоолойн өвчлөлийг залгуур хоолойн өвсөл буюу фарингит, гүйсэн бочирхой өвсөл буюу тонзиллит, төнхөн өвсөл буюу ларингит гэж гурван хэсэг хуваан авч үздэг байгаа. Өнөөдөр та бүхэндээ залгуур хоолойн өвчлөлийн талаарх шалтгаан болон шинж тэмдэг, гэрийн нөхцөл хэрхэн ямар арга хэмжээ авах талаар бяцхан зөвлөгөөг залгуур хоолойн өвсөл байна гэдэг шалтгааны хувьд мэдээж гадаад орчны нөлөө болон цаг агаарын байдал мөн хүмүүсийн ууд идэж хэрэглэж байгаа зүйлс болон халуун ногоонтой хоол хэрэглэх эсвэл өтгөн цай, кофе удаан хугацаагаар бол уух мөн хэтэрхий халуун хоол болон хэтэрхий хүйтэн зүйл хэрэглэх мөн шөнө оройн цагаар цохон хоолтой мөн спирт болон арх танхимны хэрэглээ мөн дээрээс нь дарахтаа тогтолцооны алдагдал болон стресс зэрэг маш олон шалтгаануудаас залгуур хоолойн өвсөл ерөнхийдөө илэрдэг байгаа. Залгуур хоолойн өвслийн үед илэрх шинж тэмдгийн үед хамгийн гол шинж тэмдэг маань мэдээж хоолойд юм тоорч тээглэх, шүс залхихад хөндөөрлөх мөн магадгүй цаашлаад халуурах тэгээд бие сулрах ядрах зэрэг ерөнхий хордлогын шинж тэмдгүүд нэмэлт байдлаар илэрдэг байгаа. Энэ үед болохоор хүмүүс эхний арга хэмжээ маань ямар арга хэмжээ авах юм бэ гэхэд мэдээж гам барих гэдэг хамгийн чухал байгаа. Энэ гам барих маань гэдэг болохоор хүйтэн зүйл уухгүй байх, дороосоо барахгүй байх, шөнө оройн цагаар цонхон онгорхондохгүй байх, хэтэрхий халуун хоолойдог болон хэтэрхий хүйтэн зүйлсийг хэрэглэхгүй байх, мөн халуун ногоотой хоол болон өтгөн цай, кофе зэргийг аль болох хязгаарлах зэрэг нь дэглэндээ орж өгдөг байгаа. Нэмэлтээр бол мэдээж та бүхэн гадуур ажилдаа явж ирчээд халдвартай газруудаар явсан тохиолдолд бол заавал гэртээ ирээд хоолоогоо давсны үсэнд болон содны үсэнд зайлах мөн хоолндоо эзсний дараа амны хөндөгөө сод болон давсны үсэнд зайлж болно. Мөн хоолойн жаргуу олгодог, хоолойн цацлаг, шүршлэг тэгээд хоолойны нэмэлт хүлхэмлүүд зэргийг хэрэглэж болно. Мэдээж ингээд хэрэглээд шинж тэмдэгт буурахгүй, халууралт улам өсөж байх юм бол мэдээж мэргэжлийн хэмжээнд хандаад тохирох антибиотик эмчилгээ болон залгуур хоолойн хэсэг газрын эмчилгээ хийх хэрэгтэй байгаа шүү. Баярлалаа.